Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Жаргалант багийн Бөөрийн Хүндий гэдэг газар 13-ны 11 цагийн орчимд гарсан хээрийн төмөр Дорндын Матад сум болон Хилийн бүс хүртэл дарахжээ. Албаагчид шүнжин ажилласны хүчинд хил рүү оруулахгүйгээр барьж авах боломжтой болсон байна. Одоо ийшээ 16 км явал унтраачвал ерөнхийдөө үзүүр нь хүрчин. Тэгээ үзүүрээ бариад авчихна гэсэн үг. Цааталтаа бол сая тандалтын бүлэг яваад ирэхдээ харсан чинь хятадын пост харагдаж байна гинэ. Салхин сэнс. Тэгэхээр тэр үртэл явна л гэсэн үг. Салхи ихтэй, салхи эргэж хурах нь төмрийг унтраах үйл явцыг удаашруулж байна. KFC Pizza Hut зэрэг олон улсын сүлжээ хоолны газрын захиалгын цахим хуудсыг дуурайлхан хурамч хуудас үүсгэж иргэдийг төөрөгдөлд оруулан залилж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. Дээр этгээдүүд нь бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотод байрлаж, Монгол улсын иргэд рүү чиглэн цахим орчинд дээрх төрлийн аргаар залилах гэмтэрэг үйлдэж, иргэдээс хууль бусаар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг олон улсын Binance Crypto Wallet-ийн биржээр дамжуулан мөнгө угаах гэмт хэргийг тус үйлдэж байсан нь тогтогдсон. Тус хэрэгт хүмүүс хоол захиалсан мөнгөөрөө бус захиалга хийсэн мэдээллээрээ дамжуулан их хэмжээний хохирол амсаад байгаа юм. Малын үн 80-аас 600 мянган төгрөгөөр өсжээ. Тодорхойлбол атны үн 2.1 сая төгрөг болж өмнөх оноос 600 мянган төгрөгөөр, соёлын үрээ 1.6 сая төгрөг болж 400 мянгаар, хязаалан гунан үхэр 2.3 сая төгрөг болж 900 мянгаар, эр хонины үн 410 мянган төгрөг болж 130 мянгаар, эр ямааны үн 260 мянган төгрөг болж 80 мянган төгрөгөөр тус өссөн байна. Эр хонины үн 280-аас 490 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаагаас хөвсгөлд хамгийн хямд 280 мянган төгрөг байна. Харин дархан уул Улаанбаатарт хамгийн өндөр 490 мянган төгрөгийн үнэтэй байна. Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу буюу огт зухугаагүй. 40 гаруй хувьд муу буюу зухух төдий байна. Харин Дорндын нийт дархан уул хинтийн их хөвсгөл сэлэнг төвийн зарим увс булхан өмнө говийн цөөн сумдын нутгаар сайн, бусад сумдаар дунд зэрэг байна. Өмнө жилтэй харьцуулбал Баян хонгор, Өвөр хангай, Дорн говь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна. Хөвсгөлийн хойд Баян үлхий, ховд, увс, говьлтай, Дорн говийн зарим сумдын нутгаар ургамлын цохилт оройтож байна. 2022 оны 10 дугаар сарын 11-ээс ажиллаж эхэлсэн Чингис хаан үндэсний музей өдгөө 100 гаруй боловсон хүчинтэй Чингис хаанаас өмнөх цаг үеийн эртний төр тулсууд Монголын эзэмт гүрний үе, их хааны угсааныхны үе гэсэн 3 үндсэн хэсэг бүхий 13 мянган үзмөр 6 давхар үзэсгэлэнгийн танхимтай музей болгогдно. Үзэгч та 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өдөр бүр өглөө 9-оос оройн 20 цаг хүртэл Чингис хаан үндэсний музейгээр үйлчлүүлээрэй. Музейгээр аялах хугацаа 20-оос 3 цаг үргэлжилдэг тул оройн 19 цагаас кассаж тасалбар борлуулахгүйг анхаараарай. Хажигын үйлрэлчлэл Бурадын Талицын аймгийн Тэблих хэмээх нуурт аялж явсан жуулчныг тойрсонгүй. Аялын явцад тэрээр 16 ширхэг гачгийг биеэсээ илрүүлжээ. Үргээгч бодис элдв цацлах тусалсангүй. Харин бие барьсан хувцсан түүнийг аварчээ. Бурадад өнөөдрийн хүртэл 234 хүн хажигт хазуулсан гэх тоо байна. Тиймээс урьдчилан сэргээлж хөдөө явбал өөрийгөө шалгахын зэрэгцээ хажиг талдуурын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж хазуулсан тохиолдолд яралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.